За сайн уу, саяны төгслийн амралтын талаар хүмүүс зөндөө асуусан болохоор нийлүүлээд нэвчлэг болгоод оруулъя гэж бодсон. За тэгвэл ийм ойрхон болохоор мэдээж машинаар явж болно. Гэхдээ бид нар бол дандаа галт тэргээр явдаг. Учир нь бол хүүхдүүд галт тэргэнд маш дуртай байдаг. Тэрнээс гадна галт тэрэгний замын байгалийн үзэмж бол үнэхээр гайхамшигтай гоё байдаг. Тэрийг үзэх юм бол та нар ч гэсэн бас галт тэргээр явах дуртай болох байхаа. За тэгэд ийм аппликейшн байдаг. Энэ дээрээс нь захиалаад том хүн ердөө 8000 төгрөгөөр зорчноо. За тийм мэдээж багцаалаасаа сууж болно. Гэтэ миний хувьд бол өмнө 2 удаа галт тэрэгнээсээ хоцорсон гашуун төх байгаа учраас энэ удаа толгойтой суусан. Яа тэг байгалийн үзэмж нь ийм гоё энийг ингээл хараад явж бол хүүхдүүднийх ядар зоторхгүй хоорондоо тоглол ингээл баг гайхал байж идэлэн төгөлдөө өрөөд ирчдэг. Тэгээд дөнгөлийн төвөөс амралтын газраас маань машинаар тосоод авдаг. Тэгээд саяхан хэд хоног нэлээд бороотой байсан учраас ийм гоё машинаар тоссон. Тэгээд хүүхдүүд хараад бөөн баярдаг. Ийм замын байгалийн ийм гоё учраас энэ байгалыг одоо машины дэвшин дээрээс харна гэдэг чинь ямар гоё яах вэ те. Тэгэл хөөх гэл дуу алдаж явсаргал амралтын газраа хүрээд ирсэн. Энэ удаа бид нар ямар амралтанд очих уу яах вэ гэж юусоо бодох шаардлага байгаагүй. Учир нь юм бол энэ амралтаа бид нар өнгөрсөн намар ирсэн байсан. Тэгээд тийм болохоор зурны улиралд юу нь ямар байдаг бол гэж харахыг хүссэн хүлээлттэйсэн учраас шууд л наашаа хүрээд ирсэн. За тэгээд харж байгаачлан бас хүмүүсийн хайдаг бүх юм нэг дор байгаа. Уул, гол, мод гэд бүгд нэг дор. Тэрнээс гадна ээжүүдийн бас хамгийн одоо чухал нэг юм байгаа. Учир нь юм бол ингээд хаалгаар хүүхдээ гаргаад ингээд гадаа агаад гүйлгэмээр байдаг. Тэнгүүт нэг юм жалгах юм уу нэг бут сандуул нэр очиод ингээд унжгүйдэгээд айцтай тэгсэн чинь энэ бүр хамгийн гоё тэгшин газар намралтын газар байрладаг. Тэр нь бүр надаа өнгөрсөн жил ирэхэд хамгийн гоё нээсэн. Тэгээд голын ирэг дээр юм гоё төгдөг галаасаадаг хэсэгтэй. Тэрнээс гадна юм гоё дүүжин орнуудтай. Голын ирэгтэйгээ маш ойрхон байдаг. Энэ дүүжин орон дээр нэг хөвтгээд голын жимээ сонсоод зөөлөн салхи мэдрээд үнэхээр гоё юмсан. Тэгсэн чинь энэ жил нэрээ юм гоё тоглоомнод нэмэгдсэн байлээ. Нэлсэн дээрээс нь манай хүмүүс бүр салаагүй. Тэрнээс гадна ингээд юм гоё савлууртай саксны шийддэг улам л тохилог гоё байсан байлээ. Тэгэл хийж болох бүр гоё юмнууд зөндөө байгаа. Тэрнээс гадна нэрээ хамгийн чухал нэрээ юу байсан? Амралтынхаа нэг мартагчаад байдаг юмнууд гэдэг чинь одоо давас тоос газ энэ төр гээл те. Бид яг тэрийг мартсан байсан байхгүй юу? Тэгээ дэлгүүрээс дахиж ороод бүр зориод аваад ирсэн чинь тэг шаардлага байхгүйсэн бэлээ. Ингээд хүмүүсийн эрэхтэй бүх юм нийлүүлээд юм галтгаа ийцэн байсан. Тэгээ энэ дээр нь газын дээр нь шууд өөртөө олоо игээл тэгээ чигнүүр багшаадаг тавгч хийж ашиг те. Олон л гойлсон бэлээ. Тэгээд маргааш өглөөний бороотой өдөр байсан манантай. Тэгээ амралтын газраас манай өглөөний зайд өрөмдөө далах сүдэ зай өгдөг. Тэгээ тэрийг эдчихэд тэгсэн чинь бороотой ч гэсэн хүүхдүүд ингээд тоглоод байгаа амар хөрхөн. Тэгтээ харин бороотой ч гэсэн гоё дулаахан байсан. Тэгсэн чинь харин оройд шиг нар гараад тэгээд эднийх бас нэг гоё юм нь дэгдэхээ одоо муур тугал энэ төр илэрээсээ бараг бүх хамтны зулж байгаа гэдэг заяа. Тэгэхээр хүүхдүүд амар сонирхолтой. Тэгээд оройд тийшээ бороо зогсон учраас бид нар гоё төгдөг галаа асах боломжтой болсон. Тэгээд галын дэргэд суугаад юм яриад гоё ийсэн. Тэгээд хамгийн гоё нь ханиадтай очсон чинь ханиадаа идгээжэд ирсэн. Тэгээд маш гоё амарчаад ирсэн.